Соёлын гавьяа зүтгэлтэн зохиолч Санжим Пүрэв. Азийн цэнхэр уул. Өглөөний сэрүүнд газар хороохоор их говьоос үүр цүрээр хөдөлсөн нүүдэл өдөр дунд уулын хормой түшив. Нүүдлийн түрүүн замдан зурсан хэсэг өхөр явдал залхан эврэн сэжлэн хүзүү ширгөөж говь гатлан уул давж үзээгүй тугалууд нь эхийн сүудэрт нойтон хамраан хаанаг шургуулан шөрөн алхана. Түүний араас энэ хоёр айлын хонд нарийн хүрэн тоос бодруулан тааваран урагшлана. Гэрэлмаа эмээлийн бүргнээс зөөсөн жижигхэн хүлэн авагчийн дууг сонсон олныг бодож явлаа. Цогт хоёр энэ жил 18 шүргэж аминдан эр танагалж яваач гэсэн гэрэлмаагаас баахан нүд халтрамтгайм. Залуу насгэгч төөнд эр бир амдаг дуулан бардам сайхан хүслэн хайрлагч айж ичих нууж шаналх юм гэгч бас бий. Цогт хоёрын ээж хэмээх бүдүүн ташаатай харваас тамирлаг барин зузаан бороовга урд эртийн журмааран нүүдлийн хөтөж болж нүдэнд нь усан хүрээ татсан ахмаг цагаан атныхаа бурандагнаас үе чанган бие түшигтэй хэмээн өчигдөрхөн сүргээс барьсан номхон хэр морныхон эмээл дээр хазгай дуухан суужээ. Цагаан атны нуруунд тагинсан хоёр арагт цогт хоёрын ихэр хоёр дөө нэг нэгээр сууж өөдөөс сэвэлзэх намрын салхинд нүд нухлан гар хуруугаран наадаж алжаалаа мартана. Ачааны хажуугаар хойтонгийн нүдлийн ая даахгүй шахан болсон ноолгор халтар нохоо чулуунд бүджих авч бас сөг шиншлэн шогшин. Тэр бас сэрүүн сайхан уулынхаа нэгэн зуныг үзэх гэж амь тэмцэн яваавлгээ. Бэйбинээс нь чөрхөлсөн тэмээд хүзүү сунгасхийн хамар сарталзуулж газрын өгсөрөөд зүтхөөхөн явна. Ачааны дунд хэрдэ цогт хоёр гэрэлмэ хоёрын аав морины хөнгөн явдалд бие бүвэлэн хол ориг ярилцсаар гарч ирлээ. Сүүлчийн тэмээн ачааны араас эдэр залуугийн сайхан нь тэрэл чигээрэн үлдсэн духандан овтов сэвхтэй биен руу гойлог тавин харц өрөвч сэтгэлтэй чулуун явна. Тэр хүн ганц охин төрүүлсэн нь гэрэлмаа билээ. Чулуун жилийн жилд нүүдлийн араас гэлдрүүлэн аль тэмээний ачаа суларч альных нь хазаасныг харж засаж явдаг билээ. Дарвин нурууны давчуухан хөндийн зам мөшгөх үеэс цэнгэг усны чихийг амьсгал зөөллөн голын хой талын дэвсэгт буй хэдэн гэрийн гаднаас хоёр хар нохой ярдаг чанга дугааран хад хавцал алгадан нүүдлийн зүг сум шиг орж ирлээ. Тэр чимээнээр гэрээс улсууд гарч эхнэр хүүхдүүд домботой цай тавхтай идээгэн барьсаар нүүдэл тослоо. Цогт хоёрын ээж ханд морины жолоог татан зогсвоос бүх хөсөг хөл амраан саял уулгагчийг үзэж угаан адил нүдэн дээр тулж ирсэн бараан уулсын орой дээгүүр тэнгэр харан зарим нь ботгөрсөн шаргал шээс савриулж тэр нь заман уруудан яахын зургүй жирэлзэн урсхан энд хур бороотой газар дэлхий усанд хансныг бэлхнэн хэлэх ажээ. Гэрэлмаа цогт хоёр хол замд ам цанган уруул хатаж явсан болохоор цай ухаар ачаан дээр ирлээ. Нүүдлийнхэн чухамдан насндан мартамгүй шаргал цайнаас хөл савриулан ууцгааж эрдэнэ хаш саруулт уртгаансандан дүнснэрнэ. Танаахыг бодохгүй хярд гарна гэж мэдж байлаа л да. Өвгөн бүр хүлээж цөхөд нүүдэх юм уу гэд өглөө ачлахтаа явсан. Одоо энд бөхчмдээд сууж болохон байлаа хэмээн нэгэн хэмээн үргэлжилсэн намуухан дуугаар ярьлаа. Хүүн ихэнхэн хормоноос зуран хажуу талаар нь хавтгай шар нүрг ялайлган хүн хүнийг гайхсан харцаар нүд цавчилгүй ажиглана. Хүүгийн ээж цогт хоёрыг гүймэг хараад "Гүйн ингэтлэн том болох гэжээ. Хоёр дүү шиг арганд суугаад л ачаан тэгнүүлээд хярд авж байсан саяханда" гэж тэртээ олон жилийн цаадахтайг гүймэг дурснан цогт хоёрын хоёр дүүгийн зулай дээр үнэрлээ. Нэрэн чиг хүүгэн том болсон болов гэсэн барьтай олзуурхан харснаа овоол болж байгаа юм. Гэхдээ яаж 10 тэмээ ачаалхав? Цэрэгт яваад ирэхлээр бяд ухаан хоёр суунда гэсээр тавхтай эдийн дээр байсан том өрөвнөөс тастан аягтай цандан хийлээ.
Манайхыг хүлээгээд л цусандаа гарч чадахгүй суугаад байв уу? Хэмээн Гэрэлмагийн аав нь асуулаа. Хүлээлгүй яах вэ эн чинь? Говь гаталж ирж байгаа улсад аягцаа залгуулаагүй амин бодоод нүлээ гэж амтан ах дүүс муулах байгаа да. Чухам нутагт гараагүй юм хийнэ гэсэн үг. Гэж хэлээд мөнөх авга дахин цай аягалав. Танаахан хаагур зусах гэж байна уу? Майхны ихэнд бох байх оо. Өвг нь тийм хэлж байна лээ. Ашиггүй дээ. Ганцхан ч бол айл аймаг зусаж шоу гэж явъя. Нүүдэл хөдөллөө. Авир морины олмон чангалах зуран хөөхтөөдөө. Өхрэн тэгээд орчих. Аяндан цаадуулч нь хойно урдан орж гэлдэрсээр байгаад даваад авчихна. Харин таяр хонионто. Ямаа цоролзуур мал шүү. Хойдурд хоёр уулын асганд авирчих юм бол цаашаа явна гэхээс наашаа толгой эргүүлэхгүй. Гэлээ. Гэрэлмагийн цэнхэр дурдан алчуур ханцун сэмэрсэн ногоон тэрлэгний мөр малын хөлийн тоосон дарагдан бууралджээ. Халуун цай уусан болохоор хошуун тэрүүхэн дэндэн тойрон улааж нөгөө л дунд сургуулийн 8 дугаар ангид байсан шигэн даруухан сүлжсэн тийм ч өтгөн бус хоёр салаа гэзэг нь Эмилийн ганцганы үзүүр шүргэж алдан согсолцсон. Гэзгэндэн зүүдэг тууцсан лалга байлаа. Бусад юм нь бүгд хэвээрэн. Харин бие төрх өсөн харц булаахан даанч гэцүү. Согтвэр тэр хоёр дөрөв харшуулан явсаар хонон гүйцэн морины жолоог татан эргэж нэг харлаа. Тэртээ доод руу хүйсийн гов усан зэрэглэгээрээ наадан зэлэлзэж газар тэнгэр хоёрыг ялхан наргагүй намилдсан. Сайн ажил ногооны үнээр тэнгэрийн хаяа шүргэж алдан гүн зэнкэрдэж түүнээс дэш сэрв саруулхан ажээ. Тэнд Гэрэлма төржээ. Хоёулаа хоньныхоо хоёр талаар явах уу? Хэмээн Гэрэлма асуулаа. Цогт хоёр Эмилийн бүргнээс базлан доош тонгосоор хамтал явж бай гэж уруул хөдөлгөх төдий дугарлаа. Ичж байна. Хинээс? Би наад радиогч нь сонсч явмаар байна штэ. Тэгвэл маа гэсээр Гэрэлма ширэн хайрцагт жижиг хүлээн авагчаан Эмилийн бүргнээс мултлан дууг нь хангинуулсаар цогт баярлуу сар байхтан сүрхий шоглсон янзтай инээлээ. Цогт баяр энэхэр эрхэн гисэндэн дотор нь дөрсхийн наатгарч яах юм гэв. Тэгэд ихчрээ орлох санаатай байна уу? Аав ард яваг мартаагүй хэмээн өгүүлээд Гэрэлма нүур буруулаад хоёр мөрөн тэрүүхэндэн хөдөлж байлаа. Түүнийг дог дохуу хийн инээсэндэн цогт баярын эгдөө хөдөлж ядахта 6 сарын төрөөн төрсөн бол ийм үг хэлж болно доо. Гэхдээ энэ үгийг аав ээж нь сонсох юм шиг хулгасхийн эргэж харахад нүүдэл тэртээ дор бүрэн баран байсанд дотор уужран Гэрэлмагийн морины жолоог шүүрч хөтлөө давчихсан шүү гэв. Буугаад үлдчихнэ гэж нэг сайхан юм байдаг юм аа. Чиний санаа чинь гүйцэтгэн өнгөрчээ. Тэр хоёр гинтхэн төсхийн инээд алдаж бүр илгээн дөрөгтөл хөхрөлдөн юу ярьж хэлцснээ мартан байтал Гэрэлма урд уул руу гар сунган тэр харав хэмэв. Чавг гэдэг нэрийг хэдийн билээ хүртсэн хов улаан ямаа бүх сүргийг удирдан урд дарын асга үд дүүлж байлаа. Ямаа асга дамжсан цагт хуурай модны ёроолоос гал давжсан лүг айдал алга болж өгдөг болохоор цогт баяр морины жолоог тийш эргүүлж ард нь Гэрэлма хөөй цогтоо энэ хоргодод байсан хүлээ авахч авахгүй мүү гих тогтой ту хадаан хоцорлоо. Заагаагүй чи тэгжил вэ гэд цогт баяр өөртөө шивнсэн авч шиг өдөржин гэгэлтсэн сэтгэл нь тогтож арай дэндүүлчихээгүй байгаадаа би хэмээн бодож Эмилийн гөлмөн дарчиг нь улан давхсаар шогшуулв. Гэрэлма төвний араас хар зүйл салган сургуульд байхдаа толгойг нь аваад явсан ч хөдөлгөөргүй амтан байсан хүн бас ийм юм ярьдаг хачаа хөгч шүү хэмээн бодно. Тэр хоёр харн ялхаас нэг голын шороог ухан тоглож усыг амтлан өссөн боловч дунд сургуульд орсон цагаас эхлэн бие биеэс баахан хөндөрж Гэрэлман цогт баярыг намайг харж чадахгүй байх гэсэн бяцхан гомдлыг сэтгэлийн мухарт өнөө хүртэл хадгалан яваа билээ. Тэглээгээд хошуу мөрөөсөнгүй хоёр гэрийнхэн хоныг ээлжлэн хариулж инээхтэн инээн ичгтэн ичсээр Алтан хан нар салхинд бие сэтгэл бойжсоор яваа нь энэ билээ.
Цогт хоёр урд арууд өгсөн хонион намд буулгаад гэрэлмаа тарирлээ. Тэд хэсэг зур жолоо сул тавин гэлдрүүлснэн олон жил айл нутаглаагүйгээс эзгүүрч халгаа шарилт сэгсийдэл ургасан бууцын хажуугаар гарахтан нурж сэртийсэн чулуун хашаа харан цогт хоёр энд шинэ хашаа барих уу хэмээн гэрэлмаагаас асуулаа. Барь. Чи зүгээр ярил да. Зүгээр л ярьж штэ. Дахиад л цаад улаан ямаа ч үүлүүдээ шаралцлоо. За яах вэ? Тэгэж явах явж илвэг. Би чамтай ярих юм байна. Чи сонсгоо. Би дуу сонсож байна. Тэр нь ч чамд дээрээс гэж гэрэлмаа эгдүүтэй хэлээд инээмсэглэв. Түүний инээмсэглэл харцанд нь наалдсан гал хоёр нүд огтоос дуу сонсоогүй харин ч сэтгэл нь нууцхан дэвэрснийг бэлхнэн хэлэх ажээ. Наатаха унтраачгоо зайн дуусчлаа. Дууссан ч ах үдэ. Дуурч исэн дээр юм чинь. Тэд ийн ярилцсаар хөндөй өгсөн сэрвэн тэнгэрийн хэвлийн өд ойрцсоор байлаа. Нүүдлийн төрүүч мөнөөх бууцны хажуугийн замаар гарч ирэх үеэс цогт хоёрын эцэг эхнэрэн гүйцэн ирж "За ханд минь альжааж явна уу?" хэмээн тоомжиргүйхэн лавлав. Тэр хоёрыг хөндлөнгөөс харахад ханилж суусан 20 жилийн амьдралдан ярих юман бүгдийг шавхчихсан гэлтэй гэр орондоонж хээр гадаач үг цөөн солино. Ханд нөхрөн гайхан харснаа "Гүчи чи өнөөдөр юу болчихав?" гэлээ. "Яачсан байна? Ингэчээ санаж байна уу хандаа? Танах тэр зүүн буурин дээр, манайх баруун буурин дээр нь байлаа шүү дээ. Сайхан байжээ бид хоёр." Ханд бодүн ташаагаан хөдөлгөн эмээл дэрийн суудал засаж, нөхрөн бас ч гэж сэтгэл хөдлөн хайрын нүдээр харсан хэрнээ. "Энд чи надаар анх наадсан чинь санагдав" гэж өгөөдөв. Тэгсэн мөртлөө дотроо "Манай авирч залуудан сайхан амтан байсан юм та. Яаж болохгүй сэтгэл булаасан хүн" хэмээн хайрлаж нөгөө л ялдамхан харцаараа хүрлэгэр царайг нь иллээ. "Наадах ч гэж дэх ертөнцийн жам хойно яах вэ? Тэглээгээд бид орцсон юм алга. 3 сайхан үртэй болж л явна шүү дээ. Юм гэдэг ингээд цагаан дагаад өнгөрөх ажээ. Энд манайх буулгүй гэж 8 жил болов. Хашаа маань нурчхаж халгаа шарилж ургасаар байгаад хот маань гэрийн бөөр шиг л умгар хар юм үлдэж дээ. Чи Жухантай ирэх хүн мөнсөн бол намайг сахиж суухаар нутгаан засаж явах учиртай да. Манайх буудгүй маа гэхэд өөр нэг нь нутаглана. Муу эрг гэр амтай гэдэг сүрхий үг шүү" гэсээр нөхрөн энэ яах нь гэсэн барьтыг харлаа. Бууцын хөлний халгаан дотроос хэдэн болжмор дэргэн нисэж нурсан хашаан дээр сун өд сөдөн гөвлөө. Ханд бид хоёр дэндүү сайн байдаг болохоор бие биенээ гомдон чинээ саналгүй үгээр ширгөөцөлдөх юм да. Эч миний хань 3 сайхан үрийн минь эцэг, нэг бие минь 4 хувааж 4 халуун амьсгал болгосон эр хүн шүү. Би амаан татаж явхад гэмгүй хэмээн өөрийгөө зэмлэж үзлээ. "Хой тэрж бонаах. Хөрх юм уу талигаачаас хойш сэтгэлэн зовоож явуулгүй мартахсан гэж санаад муухан байсан юм. Хүүхдүүд маань ч бид хоёрыг энд хан дагуулж тоон өргөснийг мэдж аваг." Авирын өгүүлснэн эхнэрийн үг сонсох санаатай хөлс даварлсан нүрийг ажиглав. Ханд төвнийг харсан чгүй. Өөхөхтэн үгэн хэлнэ гэж хадгалж явсаар байгаад үр хөхөдэн юу ч сурахгүй өнгөрөхөөр хэлэх юм байвал ухаан саруулдаан хэлж сургаж байвал дээр дээ. Аав минь надад зөндөө юм ярьдаг байсан. Чамд өгөхөн урд өдөр хүртэл цаадах чинь архин дуртай хүн шүү, сайн хэлжвэ. Хүний үрийг болно үтнийг санаж яваавал үгэн битгий хармал гэсэнтэй. Намайг үг хэлхий чи нохоо хоцсны чинээ бодох биш те гэсээр томолчор өрөөсөн гарган магнанаас эхлэн эрүүгэн шавтарсаар хөлсөн арчлаа. "Чи одоо намайг дандаа л хэтрүүлж байх юм. Чиний үгэн зөндөө л орлоо. Одоо ч л орж явна" гэсээр авир дөрөн дэрийн өндийн эхнэрийн бэлхүүсээр тэрэн бэйдэн ойрт болов. Ханд тэнч дургүй биш байлаа. Хар халуунд хүн наалаад уйдахгүй юм уу? "Сайхан байна да. Сайхан" гэж авир хэлв. "Цаашаа бай. Чулуун эрдэнэ хоёр юу гэх юм? Морин дээрээ ноцолдоод юу болчих гэвэл" хэмээн хандыг сануулхад нь
Авир эхнэрийнхээ бэлхүүсээр таалан тавирсан гараан авч ой сэтгэл хөдлөх юм да гэж санаашран дугарлаа. Хан дээр нөхрийнхээ үгийг сул гэдэггүй зангаран би чамд үргэлжил сайхан харагдах биш те. 3 хүүхдийн чирээ зайлах газаргүй болохоор голомтны чинь үнсийг зөөж явах юм да. Би чамайг өрөвдсөндөө өврөөнийсэн шүү. Чи намайг эдлэхээ мэдснээс биш эрхлүүлэхээ мэдээгүй шүү дээ. Эмэгтэй хүн нэгч бол дураараа эрхэлж жаргах юм шиг байдгүй юм шиг байна да. Чи насаараа л энийг мэдэхгүй явсаар одоо боллоо. Гэхдээ тэгтлэн цөхөрсөн янзгүй харин ч жомолзон инэв хийлв. Нэрэнч тийм шүү золиг. Энэ өгөлдөгч аргагүй байхад гэж авир эхнэрэн өрөвдөв. Тэд анхал айлгэрийн үүдийг нээж өрх татсан. Энэ орчлонд мартаж болохгүй бууцныхан хажуугийн замаар тэмэн тавхаа ярс хийлгэн өнгөрлөө. Тэд эдэд залуунаас бие биедэн хуурай тунирхавч сэтгэлдэн жаргалын шүтэн болгон хайрлаж явдаг анхны учрлан нэхэн санаж үг дуугүй гэлдрүүлцгээв. Авир насны даваанаас залуу цагаан эргэж харсан гундуухан бодлоор зүрхэн болиглуулан сайханч байж дээ. Ахаад нэг залуу болдгсан бол. Тэр цагийн алдаа нүгэл бүхнийг гисхэн ухаантайгаас ухаантай амьдрахсан гэж бодно. Хандаа дахиад нэг залуурхсан гэж нөхрөн өгүүлбэс ханд яах нь өөр авгаа авах нь хэмээн цаашлуулв. Гүй. Одоогоос ухаантай явахгүй юу? Харуус хэрэггүй. Чиний залуунаас чинь аль түрүүн хөндийг өгсөд хитэн хонио хөөгд алга боллоо. Даваан дээр гараад уулзаарай. Тэрнийг аль нэг хүн шиг болгож үз хэмээн эхнэр нь бардам хэлв. Нэрэнч тийм юм да. Миний хүү ир болж явна шүү. Хүн төшигт айл хүн болоосоо билээ. Бидний багыг бодоход одоогийн эдч сургууль соёлын мөрхөөж үзсэн баг байлаа гэхэд дуулсан их болж дээ. Тэгээч манай цогт баяр хаширхүү дээ хэмээн хүүгээрэн бардаж нэг бодов. Эхнэр нь хэчнээн жил би эндэн тунирхав дээ. Одоо амаан татаж явъя. Энэ байхгүй бол би өдий зэрэгтэй байх уу? Хөөрхий минь хүний урамд намайг мөр улайлгаж гидсэлсгэсэнгүй хэмээн санаж улаан өрөн дээр тулж ирсэн хад асахт бараан улсын оргил өрж ширтэв. Уулсын шавхройд хөнгөн бодон самирч тов тунгалаг тэнгэр алга дарамхан газар цэнкэртэнэ. Тэр шавх бараан оргилийн цаана гарч тэнгэр цэнкэртсэн цуслан дам буухад амьсгал уужрах билээ. Эрдэн ачааны төрүүчийг гүйцэн ирж авиртай зэрэгцэн хоёр банд дундчихжээ хөө гэв. Авирын эхэр хоёр хөөгтөд чулуун эрдэн хоёр амьд хайртай бөгөөд бид хоёрт хүүгийн заяа дутсан гэж ярих дуртай. Хүүхдүүд тэмээний явдалд бүвэлэгдэн нэг нь урагшаага нугдааж нөгөө нь арганы ирмэг халхалсан дээлдээгүүр можгор гар унжуулан унтаж байлаа. Өгсөх тусам газар огцомхон сэрэв татаж аг ганган үнэр ангилан алтан хараацай унсан морины омрун дагуур сүвлэн нисэж эхлэв. Сэрэвэн сайхан алтай гэгч зундан амьд бүхнэн оргилдон дууддаг бүлгээ. Шовууд хүртэл цэцэг жимс нар салхиан дагах юм да гэж авир ус нутган бахтан энэ азын цэнхэр ууланд амтан бүхэн бий. Жаргыг исэн хүн энд төрдөг юм. Миний хүү азтай хүү шүү дээ. Тэрийн болгон хүн ийм сайхан газар ийм эрен алан цэцгэн дээр хөл тавьдаг юм биш. Уул шигэн төшигтэй, тал шигэн сэтгэлтэй хүн яваарай хэмээн загсан эцгийн сургаалыг чимээгүйхэн санаж явлаа. Суны ихэн сарын гал шаргал наран сутаа уулын баруун мөрөн дээр алтарч байхад нүүдэл даваан дээр гарч ирлээ. Нүүдлийн төрөнд даваа давсан хонь өхөр нь бэлчээр дүүрэн налааж хүү охин хоёр нь оройд ярдах 2-3 зэвхийн модноос уйсан элдв давууны тасархай зөөлөн салхинд үе үеийнхэн дэрвэлсэн. Нүүдлийнхэн овооны дэргэд ачаагаан зогсон овоонд чулуу нэмэрлээд авир төрүүчийн тэмээг сөглөн хэвтүүлж
Нойрон донд дарагдсан хоёр хүүгэн сэрэн аргнаас буулгаж газар гიშгүүлв. Норимог хүүхдүүд өтгөн өвсөнд хөл орооцолдуулан 2-3 бүдэрснэн тэнцэж газар дэлхийг гайхан байлаа. Бас сайхан зуншлагтай байна. Хэмээн Эрдэнэ өврөсөн дуран гарган хав орийг дурандахтан хэрэг болгон гүний овоо хэмээх уулын орой руу харлаа. Хоёр барааммар бэвийнхэн сүүдэрт толгоо хоргодон сүүлээ шарбад зогсон. Чингтэл охин нь модны цаа талаас цогт хоёр араас нь гарч ирэхийг хараад дурангийн хараага бошуухан эргүүлж бас сайхан зам болж байна гэдэг үгэн давтав. Авир төвний начин эхнэр лүгэ нүд ирмэснэн манай тэр гайхал ер нь юу л хийгээд яваа хүн бол та гэж санав. Чулуун ногоон дээр жижигхэн ширмэн ширдэг дэвсэж эдий цагаа засан аяг шаазан тавиад за цаа ууцгаа гэхдээ ёс төрийг бодож алдайдан цааны дэж өргөхтөн аав ээж маань сайхан заншилтай улс байж тэ нутгийн хайрласнаас л ийм заншил гарсан байх та гэж санан түүхий сүний тостаасан бясалга зүсэм өрөм хэдэн ааруул овон дээр тавилаа. Үүнийг алтай зооглохгүй. Алтайн минь нэг амьд амтан үнэг туулаа ч юм уу жигүүртэн үгүүдэн чончвол аваад ичхээ гэж бодлоо. Чингиснэн ачаа даган тойлдож нүд цэйлсэн нохойдон зэхий хярам долоолгон голыг норгов. Хөөхтүүд ирж цаагаа угаасаа билээ. Гээдэж тэгээ цайсах биш те. Усчвал унд болж явдаг наста гэж ханд хэлв. Ачаагаан хараад эрцгээх байлгүй дээ гэж Эрдэнэ эхнэрийн нүднийхэн булангаар ажин өгүүлээд ганц тамхи гаргалаа. Ханд халуун хүзүүнд нь хадаг уйсан варта архин гарган дөрвөнтэй домжлоод сохирдсон төшиж аяглав. Майхо Эрдэнэ чулуун аливч наашансуу гэсээр хундахтай нэрмэл барилаа. Намайг мартчихж байгаа юм биз дээ хэмээн авир хүтвэт хөхрөн завилж тухлав. Хаанаас та муу өгнө марчихвал гомд нь байгаа та гэж ханд хэлв. Бэд дөрвч сайхан иргэсээр түүнийхээ хүчинд өдий хүрчээ. Ханд авир хоёр шиг түшигтэй улсыг бидэн хаанаас олох вэ гэж чулуун дотор нь бодож суулаа. Гүүний овоо хэмээх эрт цагийн даглага дуулын орой дээр хоёр мөр сүүл шарван зогссоор л байлаа. Ачаа даваан дээр ирчихсэн байна штэ хэмээн гэрэлмаа цогт хоёр данхааруулсан хэрнэн тэртээ доргош шов хорон төмөн жадны үзүр шиг шивэлсэн сүр бараад их уулсыг харсаар суулаа. Тэр уулсын тэхин биенээс арай дээхнөр торгон будан бушгирч нарны туяа туссан хад хавцал нь хөрлийн хүрэнтэн. Уулсаас цааш үүр шөнөр ачаалан гарсан хүйсийн говь үлгэр зүүд хоёрын алин болох үлэм идэг өнгөөр суунаглан сэтгэлийн булаана. Хараад байгууштай байлаа. Газрын оёроос оройдон гарсан энэ нүүдэл гэрэлмагийн амьдралд хитэнтэй давтагдсан ч өнөөдөр шиг сэтгэл сэнсрүүлсэн үгүй билээ. Мөнөөх эмээлийн бүрэх төлгсөн хүлэн авагч нь ай дуужгүй паржигнаж хэржигнсэн чимээгээр чих цоргино. Гэрэлмаа өчигдөрхөн хонь хариулж явсан. Одоо нүдний үзүүрт униартах их говен ажсаар аавыг сумын төв орохоор хоёр дугуйтал нүүрний будаг захив байз гэж бодож суулаа. Цогт хоёр мөрөл дарвин нурууны ар болох цэйлэн цэнхэр говьдан харц бэлчээн гэрэлмаага өнөөдөр би дэмээл зовоож дээ. Тэгээд л энэ маань ингэтлэн бодол уйтгар болсон байх хэмээн өөрийгөө зэмлэв. Тэртээ дор шавхаргал дээгүр түрүүнээс хойш эргэлцсэн хоёр тураг шавуу баасанд цаарсан ханан хадан дээр зэрэгцэн сууж элгэн биеийн наран дээн. Явах уу хэмээн цогт хоёрыг асуухт нь гэрэлмаа явъя л да гэж зүрхэнд орхон хэлээд цогт хоёрт гараан өглөө. Гэрэлмаа хормын цагаан өвсөг өвсөөр морилгоо очлоо. Цогт хоёр түүнийг ажин магнагаан гунигтайгаар үрчийлгэн хөмхи хазлана. Газрын намад буусан хойнон гэрэлмаа айж цочсон дугаар аав юу гэх бол хэмээн гинтгэ асуулаа. Бид юу ч хийгээгүй штэ. Тэгсэн ч гэсэн тэр хоёр давааны ард налай хонь руугаа явлаа.
Тэднийг харсан Эрдэнэ хоолой засан өмнөх хундах даган балгаад "Хөөхтүүд ирж хамны цангаа гаргахгүй юм болов уу?" гэж авираас асуух юмстай дугарлаа. "Аягны амсар зуулгалгүй яахав. Мал дагсан муусан хөөхтүүд буйны нүүзнэ." Гисээр авир суудлаасаа босч хөлс шоронд падхар болсон хуучин бүрх малгаагаан даллаа. Гэрэлмаа "Очоод яах юм бэ?" гэж цогт хоёрыг хориглоно. "Очио, өөр хайчих юм бэ?" Гэрэлмаа цогт хоёрыг даган гэлдэрлээ. Одоо түүнд энэ хүн шиг нөмөр нойлог байхгүй санагдана. Ирэх хүн гисэндээ зөрөгтэй байх нь гэж бас сэтгэлдэн урамшлаа. Тэр хоёрыг ирэхэд эцэг эх нь сансныг бодоход юу ч хэлсэнгүй. Харин ч холын зочид шиг хөндлөн "За миний хөөхтүүд цаав. Хөөрхийс мал дагсаар байгаад явдалд харшчихаж. Тэгж явсаар байгаад нэг юм болно. Энэ азын цэнхэр ууланд чинь ажилтай, ухаантай, ах дүүдэн элэгтэй хүн амьдардаг юм" хэмээн аавын сургаалыг хүүдэн хэлээд авир цогт хоёрыг эр болж дэ гэсэн харцаар ажиллаа. Эрдэнэ "Аливхөө авираа. Чи цогоод шими юмнасаа хийгээч" гэж хэлэхэд нь цогт хоёр эцгээсэн гэмээн царай улайлгав. Аав нарийн хундаглан хүүдэн ёс төртэй барилаа. Цогт хоёр "Гүм хачи юм аа. Аав надад арх өгч байдаг. Уучхал яадаг бол" хэмээн гайхсаар Гэрэлмаг сэм харвал түрүүхэн зүрхийг хагарчих гээд байсан хүн харин өрөөсөн нүдийн ирмэн дооглохоо стай суулаа. "Даваан дээр гарсан эр хүн байна да. Балгачих" гэж Эрднийг өгүүлбэс цогт хоёр нүдэн ирж угаад хүртэж орхилоо. Хамар амаар сангинэн нулимс цээлэлзэж өр гол зураад явчихлаа. Арайхан амьсгааваад эцэг их хоёрын харваас бүгд гайхч хоцорсон улсууд амаа ангайхан холог байсан. "Одоо болно" гэж цогт хоёр хахад цацсан хэлв. "За, хөдөлцгөөе. Бид хоёр төрүүлж очоод гэрийн бүр харж бай. Ханд таир зөтгүүлээд хөрчөөз" хэмээн Эрдэнэ эхнэртэн хэлв. "За, миний хөөхтүүд хондоо яв" гэж авир хөөхтүүдэн хэлээд өвсөн дээр дээш харуулan хайсан хуучин бүрхэн өмслөө. Хөөхтүүд малдан явж туулайн зоо шиг уран дэнждээгүүр авир Эрдэнэ хоёр шогшуулан давав. Ханд чулуун хоёр голын үгэн ярьж явлаа. "Хөөхидээ би муу авирыгаан оролцсоор байгаа дуурыг барчихсан юм. Эр хүн үерхэн гэдэг хараад атаархмаар юм да. Манай нуруунд энэ хоёр шиг салж агцхан байсан нь ховор шүү. Мал хүртэл ижилдэх хойно хүн ч аргагүй юм байхаа да. Ястай доо, харин ялхасаад үргэсэн хоёр чи бит хоёр ч азтай шүүхөө. Энэ нутагт ховорхон ирчүүдийн галыг түлж явна. Үнээс илүү яах вэ?" хэмээн ярьж явлаа. Майхны гол ус булаг нь харглан цэцэг нь алаглаж байлаа. Төрүүлж буусан айлуудын мал хунх хотоос булганы эзлэн налайж хүм мал шуугилдана. Гэрэлмаа цогт хоёр гэрэм барьж байхад ирлээ. Ажиллагаас уларсан тэмээд гол уруудан ааг зог алхална. Цогт хоёр жолоо тутам морины алхаас ааруулж "Гэрэлмаа, дахиад уулзах уу?" гэж аргадангүй дуугаар асуулаа. "Уулзъя. 6 мөнгөн мечид дээр уулзъя. Би тэнд таны хүлээж байна" гэсээр Гэрэлмаа хормыг орон өвдгөн орон эмээл дээрийн цэмцэлээ. "Үннээ хэлэл дээ. Үннээ л хэлж байна штэ. Тэнд надтай уулзаарай." Тэр орой нүүдэлд ядарснаас ч тэрөө уртаас урт бүргэр үдэш боллоо. Гэрийн дотор эд хогшил авдар саваа нааш цааш нь зөөж байрлуулсан сүү сайл гэсээр од төгсөн хойно ундацгаалаа. Гэрэлмээ ор дэвсгэрэн тэврэн гадаа унтна гэсээр гарлаа. Цогт хоёр мөн л хүнжлийн цагаан давуугаан хөглөрүүлсээр гарч алга боллоо. Их уулын шүн сэрэв татан хар шүүдэр бууж чийг даана. Хаа нэгтээ Монголын бух сүр бадруулан урамдаж голын ус шоржигнэн урсган хүртэл ойрхон сонсогдно. Шөнийн зөөлөн салхи чихнээ нэгийг шивнэх ажээ. Гэрэлмаа бараг нүдэн дээр унсан 6 мөнгөн мечтийг ширтэж "Дарвин нуруу гэдэг даанч өндөр юм да. Отод дунд нь хонь хотлохоор газар. Ингээд цуслан дайрдаг байжээ" хэмээн бодож нойр хүлж байлаа. Цогт хоёр элгэн дээрийн гараан зөрүүлэн
хүн харанхуй тэнгэрөө чиртэж мөнөөх 6 мичтийг нүдээр тоолон яах жаргагүй л 6 од юм да. Сайхан жод юм. Гэрэлмэ хажуу өгч юу гэд сонсноо гэнэтхэн сэхэ авч лав гадаа унтсан байх. Тэгээд л хэмээн босч нойтон өвсөнд оймсон оргосоор мярааж очлоо. Гэрэлмагийн толгой тус газар чимээгүйхэн сууж амгалангаас амгалан царайг нь хэсэг ажиглав. Гэрэлма зөөлхөн амьсгалж бүхгэгчийн нойрсон байлаа. Гэрэлма би байна. Гэрэлма. Гэрэлма нүдэн ансан хэвээр би болзоонд очиод ирсэн штэ. Чи унтааг байсан юм уу? Яаж унтах юм? Юм бодож гин. Юу бодож байгаа юм? Аав тойл авчирч өгөхөөр нүрэ харж гоёод тэгээд болзоонд дахин очихгүй юу? Согтуур түүнийг хайрлан харсаар байлаа. Гэрэлма тэрүүхэндээ нэмсгэлснэн гэнэтхэн гүн бодол нүүрэндээ тодруулан шүүрс алдав. Ингээд л явж бай та. Энэ хүн өөрөө мэднэ биз? Цаг нь болохоор энэ айлын ачааг би хөтөлж цаста цагаан уулынхаа даваа бүхнийг давах чинь билүү? Хэмээн боджээ. Гэрэлма цогтуурын гарыг халуун алгаараа атхан явж унд та. Маргааш чиний хоньны ээлж шүү дээ. Явж унд гэв. Үүр хаяаран уулсын дээгүүр шаргал туяа хярхаглана. Цэв цэлмэг нэгэн сайхан өдрийн зураг шиг ганц шунхан улаан үйл гүний овооны хад жолоонаас хагцж ятан зууралдах ажээ.